Сүүлийн 7 хоногийн турш бид нэр тасралтгүй Mythos гэдэг нууц хитрхи аюултай моделийн талаар ярилцсан. Тэр модель маань өчигдөр шөнө Cloud Fable 5 гэдэг нэрээр нээлттэй хийлээ. Туршиж үзсэн хүмүүс үүнийг өнөө хүртэлх хамгийн агуу AI модель гэж нэрлэж байна. GPT 5.5-ыг бараг 20%-аар илүү давж, бүр Pokemon-ы тоглоомыг зөвхөн дэлгэц харах төдийд ялж тоглож дуусгасан гэсэн маш олон түүхүүд X-ээр дүүрэн яригдаж байна. Гэхдээ нэг нуугдмал сонирхолтой зүйл бий. Anthropic компани чамд энэ хүчтэй модельөө өгч байгаа ч гэсэн заримдаа чиний хариултыг нууцаар хуучин сул модельүүд руугаа шилжүүлж буцаадаг. Өнөөдөр бүгдээрээ энэний талаар ярилцгаая. Anthropic эцэст нь маш олон хүний хүлээсэн нэгэн том мэдээллийг хийв. Энэ нь Mythos 5 гэж нэрлэгдээд байсан модель буюу бидний мэдхээр одоо Fable 5. Бидний хүсэн хүлээж байсан Mythos гэдэг зэрэглэлийн модель мөн боловч олон нийтэд илүү аюулгүй болгож хамгаалт нэмж өгсөн хувилбар юм. Энэ бол Anthropic компани өнөөдрийг хүртэлх хамгийн чадварлаг олон нийтэд танилцуулсан модель. Програм хангамж хийх, мэдлэгтэй холбоотой ажлууд хийх, веб хайлт, зураг, текст унших, шинжлэх ухаан талтай ажиллах бүх тал дээр өмнөх бүх модельүүд болон өрсөлдөгч нарынхоо бүх моделоос ч илүү хүчтэй модель. Benchmark-ийн хувьд ярихад Fable 5 гэдэг энэ модель маань бараг дэлхийн бүхий л том сорилтууд дээр дээд амжилтуудыг тогтоож байна. SWE Bench Pro дээр бүр GPT 5.5-ыг 20%-аар холд авч орхисон байна. OS World дээр 85%, GDP Wall дээр цоошин дээд амжилтыг тогтоосон. Өчигдөр шөнө энэ модель нээлттэй хийснээс хойш олон нийтийн хийж үзсэн туршилтууд нь бүрч илүү гайхшруулмаар үр дүн үзүүлж байна. Хэд хэдээс нь дурдах юм бол нэгт бүрэн ажиллагаатай Minecraft тоглоомыг тэр чигт нь хуулбарлаж орхисон байна. Хязгааргүй газар нутагтай, өдөр шөнийн бүр эргэлттэй, агуу, ус, физикийн хуйлууд бүх зүйлүүд ямар ч алдаагүй, дээрэс нь эд зүйл урлах амьтад гэд. Бүгдээрээ бүр жинхэнэ тоглоомоос нь ялахын аргагүй хэмжээнд хуулбарлаж чадсан. Хоёрт гэх юм бол бүтэн macOS болон Windows үйлдвэрлэлийн системийг тэр чигт нь хуулбарлаж орхисон байна. Самбарууд үүсгэх, харанхуй горимд ажиллах, Finder, хөтөж, хөгжмийн аппликейшн хийх, terminal гэд бүхий л зүйлийг яг адилхан хуулбарлаж чадсан. Гурав дахь нь гэвэл 3 хэмжээст ертөнц. Бууддаг тоглоомнууд, физикийн симуляц үүсгэх, нарны аймгийн загварчлал гэх мэтчлэн. Бүхий л зүйлсийг ямар ч алдаагүйгээр сайн гаргаж чадсан байна. Мөн дээрэс нь хүмүүсийн хамгийн их анхаарлыг татж байгаа зүйл бол Fable 5 гэдэг энэ модель Pokemon тоглоомын Fire Red хувилбарыг зөвхөн дэлгэцийг харах төдий 55 минутын дотор бүрэн тоглож ялж дууссан. Ямар ч газрын зураггүйгээр, ой санамжгүйгээр, навигацийн туслах байхгүйгээр, ямар ч чиглүүлэг тусламж байхгүйгээр зөвхөн дэлгэцийг хараад тухайн ертөнцийг нь судалж, тулаанчдыг нь ялж, хүн шиг тоглоомыг тоглож дуусгасан гэсэн. Одоо тэгвэл бүгдээрээ хамгийн сонирхолтой бараг хэний ч ярихгүй байгаа нэг зүйл рүү орцгоё. Энэ модель ийм хүчтэй. Гэхдээ биднэрт хязгаарлагдмал хувилбарыг өгсөн гэж байна. Гэхдээ үүний цаана бас нэг нуугдмал нууц байна. Fable 5 модель маань ямар нэгэн эмзэг асуултыг авах юм бол танд ерөөсөө ч татгалздаггүй. Хэрвээ үнэхээр хязгаарлалтууд хийж өгсөн бол Fable 5 өөрөө би энэ асуултанд хариулах боломжгүй энэ аюулгүй байдлыг зөрчиж байна гэж хэлнэ. Тэгтэл ерөөсөө ч татгалздаггүй байгаа зогсохгүй харин чимээгүй хүн шиг өөрийнхөө хуучин бөгөөд сул модельууд руу таны даалгаврыг шилжүүлдэг. Кибер аюулгүй байдалтай холбоотой асуултуудыг та явуулах юм бол тэр яриагт нь автоматар хуучин Opus 4.8 модель руу шилжүүлэхэ гэсэн. Гэхдээ танд харагдахдаа Fable 5 гэсэн моделээр харагдана. Энэ нь хөшигний хойно тусгай ангилагчаар асуултуудыг ялгаж байна гэсэн. Гэхдээ энэ нь бас төгс биш. 5% алдаа байх боломжтой. Энийг бид нэр тоороо буулгах юм бол таны 20 удаагийн хийсэн ямар ч аюулгүй энгийн яриа тутмын нэг нь ямар ч шалтгаангүйгээр сул модель руу буцаагдаж чанараа алдаж үр дүн гарч ирнэ гэсэн. Дээрэс нь Fable 5 гэдэг модель маань зөвхөн таны асуултанд л хариулдаг биш. Таны тухайн асуулттай холбоотой өмнөх бүх яриануудын түүхийг танд хянаж, шүүлтүүрүүдийг тойрхоос сэргийлж, таныг ерөнхийдөө л байнгын хянж ажилдаг модель гэж ойлгож болно. Тэгэхээр бидний хүсэг хүлээсэн Mythos 5 гэдэг модель маань Fable 5 нэртэйгээр гарч ирлээ. Хэдий ямар нэгэн хязгаарлалтгүй модель нууц төвшөнд хаалттай хүрээнд ажиллаж байгаа ч гэсэн энэ хоёрын суурь модель бол адилхан юм. Зөвхөн ялгаатай байдал нь тодорхой хэмжээний хамгаалалт болон хязгаарлалт, дээрэс нь ангилагч нарыг л суйрлуулж өгсөн явдал. Гэхдээ та Fable 5 буюу хязгаарлагдсан модель нь ийм хүчтэй байгаа бол яг цаана нь ямар модель байгааг нь төсөөлөд үзтээ. Шинжлэх нарын дүгнэлтээр Anthropic компани тун удахгүй IPO хийх гэж байгаа ба түүнээс өмнө ямар нэгэн байдлаар нэр хүндээ хамгаалахын тулд хийж буй стратегийн алхам нь ингэж гарч байна. Тэд нөрөө IPO-ийн өмнө дайралтууд явагдаж магадгүй. Тэр дайралтанда өөрсдийнх нь хамгийн хүчирхэг хязгаарлалтгүй моделийг ашиглах үе гэдэг үүднээс хязгаарлалтай моделийг баг багаар гаргаж байна гэж тэд үзэж байна. Гэхдээ энэ нь зөвхөн Anthropic компани чиг хандлага биш юм. Дэлхийд даяарх AI-ийн ертөнцид бүхий л томоохон компаниуд энэ чиг хандлагыг барьж явж байгаа. Өмнө нь бид нар AI компани модель болгон өмнөхөөсөө илүү хүчтэй байхыг нь хүлээж, хүчээрээ тэд нар өрсөлдөж
төлөвлөдөг байсан бол одоо бүр илүү хүчтэй модуль гаргаад тэрийг харин хязгаарлагдсан байдлаар олон нийтэд дийлэгдэг ийм чиг хандлага руу орж байна. Үүний хувьд гэх юм бол cloud-ийн төлбөртэй багц буюу Pro Plan-аас дээшээ план ашигладаг хүмүүст 6 сарын 22-ны өдрийн хүртэл ямар ч нэмэлт төлбөргүйгээр ашиглах боломжийг Entropic компани олгож байгаа. Харин 6 сарын 22-ноос хойшоо та Fable 5 модулийг ашиглахыг хүсвэл та захиалга болгондоо та төлбөр төлнө гэсэн үг. API-аар ашиглах бол та 1 сая токеныхоо input болгонд $10, 1 сая токены output болгонд $50 төлнө. Энэ нь Opus 4.8 модулоос 2 дахин үнэтэй юм. Гэхдээ бид бас бодож үзэх хэрэгтэй. 20 орчим хувийн онооны зөрүүний үр дүн гаргаж авахын тулд та 2 дахин их төлбөр төлөхдөө бэлэн байгаа юу? Гарч ирсэн үр дүн нь танд үнэхээр тэр хэмжээнийхээ зардлыг нөхөх үн цэнтэй юу гэдэг асуулт. Монголд байгаа бизнес эрхлэгч нарын өнцгөөс харвал биднэрт 2 том зүйл харагдаж байна. Нэгтгэх нь юу вэ гэхээр одоо нэг хүн нэг жижиг баг ч гэсэн бүхэл бүтэн аппликейшн системийг бүтээх боломжтой болж байна. Хоёрт гэвэл та хэдий их санхүүгийн боломжтой байгаад Fable 5 модулийг ашигласан ч гэсэн таны зарим асуултуудыг сул модуль руугаа буцааж чанар муутай хариултуудыг гаргаж өгөх боломжтой шүү. Энэ цаг үед AI-ыг хамгийн ухаалгаар ашиглаж байгаа хүмүүс нэг модульд үнэнч байх биш. Харин эсвэргээрээ ямар модулийг ямар ажилд ашиглах вэ гэдгээ маш сайн анализ хийсний үр дүнд удирдах ашиглаж байгаа. Магадгүй та хятадын хүчирхэг мөртлөө хямдхан модулуудыг ашиглаж болно. Барууны үнэтэй модулуудаас 10-аас 100 дахин хямдхан боловч хүчин чадлын хувьд бараг адилхан үр дүн гаргана. Харин барууны зах зээл дээрх модулуудыг харвал үнэн нь өндөр боловч хүч чадал нь бас өндөр. Гэхдээ энэ хоёрын дунд бас та өөрийнхөө local computer дээрээ суулгаж болох open source үнэгүй модулууд ч байгаа. Тэгэхээр та ямар ажилд ямар модулийг яаж ашиглах вэ гэдгээс л бүх юм хамаарна гэсэн. Эцэст нь хэлэхэд Entropic компани 20 асуулт болгоны нэгийг өмнөх модуль руугаа буулгаж өгч байгаа нь санаа муутаатай биш шүү. Хүчтэй модуль аюулгүйгээр гаргах оролдлогын л нэг хэлбэр юм. Хүч ба хяналт хоёрын тэнцвэр тийм ч амар асуудал бас биш. Тиймээс IPO тун удахгүй хийх гэж байгаа энэ компанийн хувьд энэ бол байж болох асуудал. За эцэст нь бүгдээрээ яриагаа дүгнцгээе. Cloud Fable 5 бол одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчтэй AI загваруудын нэг байна. Покемоныг зүгээр л харах төдийд ялж байна. Бүтэн үйлдвэрийн системийг хуулбарлаж чадж байна. Гэхдээ энэ бүх чадваруудын хажуугаар мэдээж нуугдмал жижигхэн хязгаарлалт бас артна бий. AI-ийн өрсөлдөөн энэ мэтчлэн улам илүү ширүүсч байгаа үед та ямар модулийг ямар ажил дээрээ яаж ашиглах гэдэг тал дээр мэдээллийг нэн тэргуунд ирж хагаасаа гэж би зөвлөх байна. Цугийг маань дагаж өнөөдрийг хүртэл үзэж байгаа залуучуудаа баярлалаа. Хэрвээ та subscribe хийгээгүй бол subscribe товчон дээр дарж notification-ыг давхар нээгээрэй. YouTube хуудсан дээр ерөнхий AI-ийн цоошин гарч ирж буй модулууд боломжуудын талаар мэдээллийг тасралтгүй хүргэдэг ч гэсэн нарийн энэ бүх модулуудыг хэрхэн ашиглах, юундаа яаж ашиглах вэ гэдгийг 1% Club дотор заадаг байна. 1% Club-ийн линк доор description хэсэгт байгаа ба та ороод бидний юу санал болгож байгаа бүх зүйлийг үзэж харах боломжтой. За удахгүй дараагийн видеогоор уулзцгаая.